Хаяа, дараагийн аялал эхлэхэд бэлэн боллоо. Ер нь бол анх удаа явж байгаа хүн маш зөвхөн байгаа тийм. Ер нь талаас их нь бас шинэ хүмүүс байгаа. Гэхдээ анх удаа биш аа. Ер нь 2 3 хүмүүс байгаа хаа. Анх удаа явж байгаа хүн зөвхөн байгаа. 10 хүчгүй 5 5.5 метр байгаа. Тэгээд анх удаа явж байгаа хүмүүстэй группийн талаар ярьсан бол манай групп одоо ер нь байгуулагдаад 4 жил хагас болсон байна. 96 сар 5 жилийн хэмжээний энэ хугацаанд Солонгосыг тойроод Солонгосын алдартай 100 уул гэж байдаг. Тэгэхээр алдартай 100 удаа ерөөдөө дагаад явж байна. Тэвүүн ам гэх тэвүүн гэдэг уулынхаа яг дунд хэсэгтээ сүм байдаг. Энэ сүм рүү очиагүй бол энэ мөдөн сан руу гарсан битгий өөргөө тоглоо гэдэг солонгосчууд бүр хэлдэг өгнөд байдаг юм байлээ. Дөрөв ёсоор бид тасглаа иж дуусгачаад уулийн өдөө мац гэл. За тэгээд замдаа гой байгалийн үзмжүүдээ үзээд тэгээд энэ бол манайх олон салаа ус учраас газрын зураг харангаа бидэд уулийн өдөө гарсан. За энэ удаагийн аялал маань 2 оргил дамжаад ноён оргилдөө хүрсэн. Тэгээд замдаа бид бас хий дээр орсон байгаа. Тэнд гой зураг даруулаад өглөөний нарыг хид дээр харсан. Тэгээд эхний оргил руугаа хөдөлсөн. За замдаа л үнэр гоё байсан. Үзэмж гоё байсан. Тэгээ гэгээ орсон болохоор ямар ч даахгүйгээр эргэн тойрноо харж баясан алхсан. Тэгээ эхний оргилдоо хүрээд зураг татуулаад дараагийн оргил руугаа хөдөлсөн. Тэгээд энэ хад их сонирхолтой байсан гэд хүний гараар хийцэн юм шиг юм сонирхолтойд. Тэгээ зураг анх удаага өөрийгөө амар урт төлдөг мэдлээ гэхгүй. За тэгээд салхи агаар байгаль за тэгээ хэлхийн аргагүй. Тэгээ үргэлжлүүлээд 2 дахь оргилдоо хүрсэн. За мэдээж алхах тусам ядарч эхэлсэн. Анх удаага ингээ 2 оргил дамжаад ноён оргилд хүрж байгаа. Гэтэ мэдээж зам зураг авахулж алжаал юугаан тайлан явсан. Тэгээ 3 дахь оргил бол маш гоё. Зүгээр л гайхамшиг. Хорвоо дэлхий чи юм жижиг юм уу л гэж хардсан бэ нэлээ. Сайхан аяллаа ингээд дуусгаад бид хэдүүлнасаа буугаад мэдээж буух зам маань бас их гоёо эргэн тойрноо хараад гоё алхалтайлаа. Дараагийн 7 хоногийн алхалтаа тэсийн хадаг хүлээж байна. За тэгээ арай хаалаа идээд урт замдаа гарцгааж байна. Нэрэ марцнаас мал мэндөө хичээр бид нар ууланд гарангаа амарч байхдаа гэрээсээ авчирсан хоолоо хувааж иддэг байгаа. Маш амттай. Миний бичлэгийг үзэж байгаа та бүхэндээ баярлалаа. Баяртай.